зургийг үзээ та бүхэн ямар сэтгэлтэй багштай ихэд ярилцаарай заяа. За энэ ямар юуны өрөө юм шиг вэ? Хааны өрөө юм шиг тийм ээ. За ямар ани хатааны өрөө? Энэ самбараагүй. Ороод одоо хүний эндээс аян хагуу байж маш хэцүү байна тийм ээ. Тийм. За нэг юм зураг байна. За энэ ямар вэ? Эндээс хүн ороод юу авах боломжтой маш цэвэрлэг харагдаж шүү дээ тийм. Яа гэнэ. За энэ хоёр зургийг ажиглаад бид нэр компьютер дээр ч гэсэн иймэрхүү зүйл байдаг юм болоо та нарт юу гэж бодож байна? Одоо ингээд цэвэрсэн зүйл байх гэхлээр жишээлх юм бол ингээд програмд ороод компьютер дотор байгаа зүйл биш замраагүй энэ тийм байх юм бол юм олоход хэцүү шүү дээ. Хэрвээ яг энэ шиг эмгэг цэгцтэй байх юм бол юм олоход маш амархан. Зөв их сайн байна. За өшөө санал хэлэх хүссэн үү? За багш одоо ихний зүг дээр юу их эмх замбрааг байна. Компьютер дээрс багш зарим файл одоо зарим хавц дотор ийм эмх замбрааг их муу байдаг тийм үү. Одоо жишээлбэл энэ дээр юу эдрэг одоо энэ шүүгээ мүгээ хавц гэж бодлоо гэд хавц дотор тэр олон зүйлийг ингээд англиад хийгээд энэс авах амар байдаг. Тэгэхээр бид нар компьютер дээр файл хадгалахдаа яах хэрэгтэй байх нь вэ? Эмх замбрааг хадгалах хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. За багш нараас нэг юм тараах материал өгнө. Та нар өгсөн энэ тараах материалыг 5 минутын дотор багаараа хамтдаж хийлээ. За багшны тестер өгөөд илүү нааш анхаарч байгаа. За энд ингээд тестүүд байгаа багш та. Нааш анхаарч байгаа. За энэ тестүүдээ бүгдээрээ одоо 1-ийн 2-ийн бие 3-ийн C гэдэг шиг дандаа өсгөр өгсөн байгаа. Тэр өсгөөдөө дугуйлахаар энэ дотор чинь хариултын өсгөнүүд байгаа. Энэ өсгөнүүд дотор чиний хариултын өсгөнүүд байгаа. Тэр өсгөнүүдээ аваад анаграммыг тайлаад нэг үг бүтэх ёстой заяа. Тэгээ тэр үгээ бүтээгээд нэг суулж гараад аваад гараад байна. Ай наваа скотч аваад тэс нүгээс ахна ингээд скотч. За түрүүн шийдсэн багуудад багш наяанда оноогоо өгөөд явчихсан тийм ээ. За үгүй энэ скотч аваад үгүй эцэг цаана дээр гараагаас уужаараа гүйсэн болж байна. За нэг эвдэлэр нах хийчихсэн. Тэгж нах нийтлэлээр хийж болно.
За, тогтоон баг хамгийн түрүүнд дуу баг, дараа нь тогтоон баг, дараа нь зураг баг. За, танаа болж гэнэ. За, нэг зурагчнаад видеосыг бариад гараад тавьчихна. За, хараад байна. Үгээштэй дээдсэн үг. За уг нь үгээр энэ дээр наасан. Зөвхөн үгээр ингэж нааш тавьсан юм аа. За ингээд яг юм шиг юм байна. Наагаад зөв. Ямар үг үзсэн. За ямар үг үзсэн бэ? Хавтас энэ тайл энэ зохион энэ байгуулах. За тэгэхээр энэ ямар өгүүлбэр болж байна? Тэгэхээр хайрын байр яасан нь. Хайр болчихсон байна тийм ээ. За одоо бүгдээрээ гарчгаа тавья. Хайр. Хавтас. Танаа гоё юм. Гоё. Зохион. За одоо бүгдээрээ дэвтэр дээрээ гарчгаа тавиад байна. За бүгд нэгшин. За зөвхөн яаж дүнх вэ гэхээр ийм файлууд өгч байгаа. Энэ файлууд бид нэр интернетээс авч явахдаа датагаас ч юм уу нэгжээс ч юм уу уцаад тавьчих тийм ээ. Тэгэхээр хамгийн ихний дүнх нь бид нар тоглоомын файлаа авчиж хамгийн өндөр оноогоо шүү дээ. Ингээд бүх багууд сайн зурсан шин. Тоглоомын файл. За тоглоомын файлаа аваад тэр тоглоомоос авц руугаа хийчихнэ. За бид нар гасчаа тавьсан уу? За манай хичээлийн зорилго юу гэж байна? Өнөөдрийн хичээлийн зорилго нь файлуудыг төрлөөр нэр. Файл гэхээр юутай байдаг ах нь? Төрлөөр. Тийм ээ тэднийг ялгаад тэгээд бас яах нь? Хавтас үсвээ хавтсан болоо эзрээ хадгалж эрх замбраатаа хадгалж сурлаа гэсэн үг тийм ээ. За энэ багштай компьютер дээр юу хийж болох вэ? Багштай хариулаарай 12-оор хариулаарай. За дуу багаас хариулъя. Аль нэг вэ? Компьютер дээр дуу сонсож болно. За наашийн багаас бичвэр оноож болно. За нэг маса хариулъя. Өөр юм шиг. Бичвэр бичиж байна. Бичвэр бичиж болно. За сухтуулаа. Компьютер дээр файл нэртэй зураг мөр хадгалж байна. За хадгалж болно шүү. За тоглоом тоглож болно. За бүгдээрээ тэгвэл ийшээ харъя. Текст бичиж болд юм байна. Дуу сонсож болд юм байна. Зураг зурж болдог юм шүү. Тоглоом тоглож болдог тийм ээ. За тэгвэл багш файл гэж юу вэ? Өөрийнхөө бодсноо энийг наачныг аудио цаасад өгсөн баг. Тэр цаас нэр Padmaster маш том зүгээр өөрийнхөө үгээр бичнэ гэдэг. За маш хурдан бичээрэй. Зүгээр өөрийнхөө үгээр файл гэж юу юм бэ? Өөрийнхөө үгээр бичээд энэ дээр наач хам дээр наач. Файл гэдэг нь яг юу гэж байгаа
бол буруу жиж болон зөв жиж болон өөрөө үгээс биш. Жохон сонгон хичээд наа. Хайр чигээр хажуудад дээр скотч наацсан байгаа. Тэрэн дээр аваад. За зүгээр наачих хамаагүй зүгээр яачаа. За. Өөрийнхөө үгээр буруу цайж олон зөв цайж болно тийм ээ. Өөрийнхөө бодчихсаар тайлбарлаа. За өөрийн чинь бодол санаа таарчин уу буюу гэдгийг багш нэн дээр гаргаад ирээ. Тэгээ өөрөө зөв болсон байна уу буруу болсон байна уу гэдгийг өөрөө дүгнэлт хийгээд оноогоо авах юм байна. За юу гэж нэ? Компьютер өөртөө мэдээллүүдийг багсан өөрийн хэлээр хөрвүүлэн нэр өгснийг хайр гэж хэлнэ. За тэгэхээр компьютер дотор мэдээлэл ямар хэлбэрээр хадгалагддаг байх нь вэ? Хайр тийм ээ. Өөрийнхөө хэл дээр хөрвүүлэн хадгалсныг нь юу гэж хэлдэг аа? Хайр гэж хэлдэг. За зөв гэж бодож баг байна уу? Яг энэтэй санаад авчиж байгаа баг байна уу? За багш нь уншиж үзэж байгаа танаа багуудад оноо өгчнэ заа. За файлыг өргөтгөл гэдэг юм яригддаг байгаа. Бид нар нэг ямар ч зүйлийг ингээд хараад таних тэмдэг байдаг шүү дээ. Тэр шиг юм файлуудыг хараад таних гол тэмдэг байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ MP3, PPT гэдэг харагч байгаа тийм ээ. Excel, JPG, Doc зэрэг нь болохоор юм файлуудын өргөтгөлийг нэрлэж байгаа. Өргөтгөл. За энэ шиг мэдлэг байгаа учраас энийг бүгдээрээ дэвтэр дээрээ тэмдэглээд аваа. За гисэн гараа өгч. За өргөтгөлүүдийг багш нээдэг. За MP3 гэдэг нь болохоор дууны өргөтгөлийг хэлж байгаа. MP3. Excel гэдэг нь юуны өргөтгөл байна вэ? Тоглоомын өргөтгөл тийм ээ. За JPG гэдэг нь зургийн өргөтгөл. За JPG, JPG-г хадгалагдсан байл тэрийг юу гэж ойлгох нь? Зургийн өргөтгөл. За Doc гэдэг нь Word файлын өргөтгөл. Word файлыг бид нар юм шиг хадгалдаг шүү дээ. Тэгээд тэр маань ямар өргөтгөлтэй хадгалагддаг ах вэ? Doc. За Excel, SX гэдэг нь болохоор Excel файлын өргөтгөл. PPT гэдэг нь болохоор PowerPoint. Тэгэхээр одоо бидний хэрэглээний программын файлуудын өргөтгөлийг яах нь вэ? Тэр Doc-ийн дөрвөн янзаар бичиж болдог байх нь шүү дээ. За тэр юуны зураг нөхдөд вэ? Компьютерийн зураг. Компьютер тэгвэл хавтас байдаг болов? Байгаа шүү дээ. Тийм үү бүгдээрээ мэдж байгаа. Ийм янз бүрийн энийг юу гэж хэлдэг вэ? Жижиг дүрсийг юу гэдэг вэ? Компьютерийн дэлгэцэн дээр жижигрүүлсэн дүрсүүд байдаг шүү дээ. Жишээ нь одоо дэлхийн мөнгө болоод тэрийг чи юу гэж хэлдэг явж байгаа юм бэ? Шинэ. Өшөө. Өшөө. Санахгүй байна. Хүүц.
Icon гэж сонсчихсон уу? Жижигрөөсөн нэрс тэгэхээр ийм янз бүрийн icon хэлбэртэй байдаг юм шиг хавцсан. За тэгээ юу гэж байна? Хавцнууд бас нэршээ байх ба өөрөөр хэлбэл хавцсан. Байх байна шүү дээ тийм ээ. Ийм болохоор хавцнуудыг төлөөлсөн icon нь бүгд адилхан дээр хэлбэртэй байна гэж байна.